Сайн байцгаана уу? Гүнжүүлээс дараад доо тавтамаарал. Өнөөдрийнхээ уншлагаар болохоор харилцаа холбоогүй байгаа, салцсан байгаа ч юм уу тэр хүнтэйгээ эргээд нийлэх боломжтой юу? Тэр хүн юу нэргээд үйлдэл хийх үү, холбоо барих уу гэдэг ч юм уу тэр талаар нь уншлага хийх болно. Тэгээд бичлэгээ эхлэхээс өмнө, уншлагаа эхлэхээс өмнө та нар маань намайг дэмжих хүсэх юм бол лайк болон subscribe дараарай гэж хүсье. Тэгээд энд харагдаж байгаачлан 3 групп байна. Тэгээд энэ 3 хүзрээс харж агаад өөрт хамгийн таалагдж байгаа ч юм уу, нүдэнд нь хамгийн түрүүнд туссан ч юм уу, тэр хүзрөө нэг их зүйл бодохгүйгээр сонгоход болно. Тэгээд сонгосон байх гэж найдаж байна. За сонгож амжаагүй болох юм бол бичлэгээ түр паузлж аваад тэгээд сонгочоод уншлагатаа ороорой гэж зөвлөё. Нэгдүгээр группийн маань уншлагатай тавтамаарал. Өнөөдрийнх нь уншлагын сэдв нь болвол харилцаа холбоогүй байгаа, салцсан байгаа ч юм уу, тэр хүнтэйгээ эргэж нийлэх боломжтой юу эргээ холбоо барих уу гэдэг ч юм уу. Тэрнтэй холбоотой мэдээллүүдийг нь авч өгөх болно. Тэгээд эхлээд ордуудыг нь хэлээд өгье. Эндээс харахад бол ер нь газраас гэвэл үхэр байх боломжтой. Агаараас жоохон жинлүүр маягтай. Уснаас гэх юм бол загас хилэнц. Иймэрхүү дөрвөн орд гарч ирж байна. Ерөнхийдөө арай жоохон зөнхөлж байгаа дөрвөн орд гэж хэлж болно. Тэгэхгүй бол ингээл нөгөө бүх ингээд байгаа энержиг хэлэх юм бол бараг бүхэл ордоо нэрлэлчих гээд байдаг байгаа тэгээд үхэр, жинлүүр, загас хилэнц. Энэ дөрвөөс байх магадлалтай. Нэг бол та, нэг бол нөгөө нь эсвэл ордон таарахгүй байсан ч гэсэндээ зүгээр ямар ч асуудал ахгүй гэсэн үгээ. Тэгээд уншлагад нь орё. The Hierophant. Ер нь бол нөгөө хүн ч юм уу энэ харилцаагаа илүү жоохон serious болно харж ийсэн илүү ач холбогдол өгөөд ч юм уу ингээ харж үзэж ийсэн. Харилцаа аль болох одоо юу гэдэг зөв байлгаа, эрүүл байлгаа гэдэг ч юм нэг жоохон юм уламжлалт харилцаа байдаг шүү дээ. Нэг аав ээж нарын үеийн ч юм уу, эмээ өвөө нарын үеийн ч юм уу нэг юм байх ёстой гэдэг ч юм уу яг нэг юм уламжлалт тийм харилцааны хэм маягийг төсөөлж хардаг гэсэн байж магадгүй. Нэг бол тийм харилцаа жоох эрхэмлдэг ч юм уу одоо нэг аав нь юм байдгийн, ээж нь юм байдгийн, эсвэл эрэгтэй нэг гэдэг эмэгтэй нэг юм байдгийн гэдэг ч юм уу нэг иймэрхүү жоохон боталтай байсан байж магадгүй. Тийм энержи бол байна. Тэгээд ийм илүү юм гүйхэн харилцаа гэхээс илүү юм гүн гүнзгий харилцаа уул нь харж исэн энэ харилцаагаа тийм нүдийг харж исэн гэдэг ч юм уу ийм байх боломжтой. Тэгээд 12 Swords зурвуу ийм жоохон шарах өвдөлт мэдээж юу н альваа харилцаа дууссан болвол тэгэл дуусахгүйсэн ч альваа харилцаанд юу нэг шарах байж лээдэх нэг гомдолсон ч юм уу шархлуулсан ч юм уу иймэрхүү зүйлүүд байж идэг. Тэгээд 12 Swords зурвуу байна. Яг тэр өвдөлт шарах одоо юу гэдэг тэр зүйлүүдээсээ салах гэж хичээж байгаа, эдгэрэх гэж хичээж байгаа, тэндээ тэр үеэсээ гарах гэж хичээж байгаа гэдэг ч юм уу иймэрхүү юмнууд бол харагдаж байна. Гэхдээ яг бүрэн мартагдаад, бүрэн эдгэрээд ингэж бол арай амжаагүй. Нэг юм арай зөөлрөөд, уучлах хэрэгтэй бол арай жоохон уучлаад сэтгэл санаа нэг арай дээд нэг юм өвдөлт нь нэг юм дуусах шинж чанар байгаа гэх юм уу. Эдгэрэх шатандаа явж байгаа гэж харагдаж байна. Тэгээд 8 of Cups урвуу уул нь бол дуусгын салын бүр ингээд явъя, move on хий энэ гэл үдсэн. Тэгтээ харах нь бас сайн чадахгүй байгаа. Магадгүй ерөнхийдөө ингээд хөдөлгөөнүүдээс нь харахаар яг юм салаад айгу удцсан гэдэг ч юм уу тийм энержи юусоо байхгүй юм саяхан салсан ч юм шүү нэг бол юм жоохон салалт нь шинээрээ байгаад байгаа. Магадгүй нэг 2-3 сарын өмнө салсан бол миний хувьд бол 2-3 сарын өмнө салсан гэдэг нь жоохон салаад удцсан юм шиг надад мэдрэмж өгнө. Тэгтээ цаг хугацааны үед жоохон ингээ удсан юм шиг санагдаж байгаа ч гэсэн сэтгэл мэдрэмжийн хувьд ингээ шинээрээ байлгаад идэх штеп. Яг ингээл 2-3 сар өнгөрцөн ч гэсэнтэй өчтөр л салцсан юм шиг ингээ бодоод мэдрээд яг тэр зүйлсүүдийг ингээ бодоо яваад идэх ч юм уу те. Тиймэрхүү байх магадлалтай.
За тэгээд ингээд явах гад муу онийг хичээсэн ч гэсэндээ бас сайн чадахгүй байгаа тийм ингээд бодоолага гэдэг ч юм уу. Тэр зүйлүүд ингээд тэгээл яваад байгаа байж магадгүй гэж харагдчихэв. За тийм нэг бол бүр яг харилцаа холбоот бүрэн тасраагүй ч гэж магадгүй. Тэ бүр ингээд нөгөө Instagram, Facebook энэ unfriend хийгээл unfollow хийгээл бүр блок энэ хийгээл нэг ахиж харахгүй ингээд бүр цэг тавил дуусаж мосоод штэ тэгээгүй байж магадгүй айдиаар ингээд даалцдаг хэвээрээ ч юм уу тэ сториг нь үзээд идэх ч юм уу тэ за тиймэрхүү байдлаар яг бүрэн холбоонд тасраагүй байж магадгүй за нэг болвол сайн нэг жишээ бодож тэр мартчихлаа. За тэр маань ирээ ингээд санаанд орж шимэл тэрийг дараа санаанд орж ирсэн үед нь хэлье. За тэгээд сан за юм айгүй гоё юм дулаахан энержи бол сан хүчнээс шууд гарч ирж идгээ. Тэ өөртөө ч холбоотой. За манай энэ уншлагыг сонсож байгаа хүнтэй тантай холбоотой ийм гоё дулаахан аз жаргалтай мэдрэмж тэр хүнд бол байна. За тэгээд өөртөө ч хамт байхад бол ийм сайхан тухтай байсан юм байна. Аз жаргалтай байсан юм байна. Дулаахан байсан юм байна. Тэ гоё тайван тухтай мэдрэмж авдаг байсан байна. За тийм дурсамжууд ч гэсэндээ байх магадлалтай гэж харагдаж байна. За тэгээд магадгүй ахиад бодоод хоёр маань эргээд нийлээд эргээд гоё аз жаргалтай тийм дурсамжийн үе мөчийг бүтээх магадлалтай ч гэж бас харагдаж байна. За тэгээд Trio Fonts за энэ бол жоохон хүлээлтийн энержи харагдаж байна. За одоо нөгөө тал нь ч гэсэндээ хүлээгээд байх магадлалтай юм шиг надад санагдаж байна. Ингээл над руу холбогдох ч юм уу те тэгэл өөрөө ч нэг жоохон алсаас ажиглал ингээд байгаа гэж магадгүй. Гэхдээ жоохон холыг хараад нэг юм ядмагхаа юм хоёрын хоорондын бодоол гэдэг штеп тийм биш. Ингээд нэг жоохон илүү буйр сүртэй ингээд холыг харсан эсвэл ингээд юмыг ингээд бүхэл том зураглалаар ингээд хардаг ч юм уу тийж харж байгаа байх магадлалтай одоо ийм жижиг сажиг ганц нэг юм дээр ингээд ач холбогдлогууд ингээд тахгүй бүхэлд нь ийм сайхан томоор нь ингээд хараад ингээд байж байгаа байх магадлалтай харагдаж байна. За тэгээд Tower ургуу нэг юм том маргаан зөрчил энтер болсон байх магадлалтай. За энэ салтанд хүргэсэн тийм. За тэгтээ яалтчгүй манай хоёрын холбоо ингээд нэг юм бүрэн тасраагүй л гэж орж ирээд байгаа юм ерөөсөө бүрэн салчаагүй бүрэн тасраагүй яг салъя гэд муудалцаад байгаа ч юм уу нэг бол ялтчгүй л энерги хувьд ерөөсөө хоорондоо тасарч чадаагүй за бие махбодороо холдчихлоо тийм одоо ингээ хоёлаа салъя малыг гэсэн ч гэсэндээ за тгийгээд ингээд цэг тавьсан ч гэсэндээ энерги хувьд ерөөсөө холдож чадаагүй бодоол байх магадлалтай. Тэгээ хоёр тал маань хоёулаа л юу н харилцаагаа жоохон нураахгүй байлгах тал дээр л хичээж байгаа гэж харагдаад байгаа хгүй юу. Ингээл бүр ингээд нураа дуусахгүй юмсан даа гэх ингээд хичээгээд байгаа юм шиг харагдаад байна. За тэгээ King of Pentacles. За нөгөө хүн нь болохоор юм айгүй тогтвортой, буйр суурьтай гэдэг ч юм иймэрхүү байх магадлалтай. Тэгээд нэг юм жоохон шийдвэр гаргахтаа нэлийн нухацтай удаан ингэж бодож аваад яг нэг юм нухацтай бодож байгаа шийдвэр гаргадаг байх магадлалтай харагдаж байна. За тэгээ хайр дурлалыг одоо юу гэдэг юм хайр дурлал тэмцүү хариуцлага гэдэг ч юм уу тий. За энэ бол надад айгүй таалагдж байна тий. Ингэж харж байгаа нь бол айгүй зөв хараад санагдаад байна. За тэгээд бас тийм ч амар ингээл шууд үйлдэл хийгээл тий. Шууд ингээд ороод ирдэг хүн бол биш юм шиг байна. Нилээн нухацтай л хандж байгаад үйлдэл хийдэг байх магадлалтай. Тэгээ шууд үйлдэл хийгээд ороод ирнэ гэхээсээ юм хурдан энержи биш. Тэгтээ хэрвээ буцаад ороод ирэх юм бол маш юм serious яг юм бүр баттай шийдээд идэх ч юм уу те. За одоо ерөөсөө л гэр бүл болно гэдэг ч юм уу те. Нилээн юм сайн бодож шийдээд ирнэ гэж харагдаж байна. Зүгээр сэтгэл хөдлөлөөр за би ингээд энэ хүнээс хол байж чадахгүй мэн, салж чадахгүй мэн. Тэгэхээр нийлээ энэ гэсэн зүйл биш. Яг маш сайн уул суурьтай бодож дүгнж байгаад ингээд ирнэ гэж харагдаж байна. За Ten of Wands за нөгөө хүнд маань харилцаа жоохон
хүнд ийм санагдсан байж магадгүй харилцаанаасаа жоохон ядраад ч юм уу жоохон стресс их аваад идэх ч юм уу те нилийн юм үүрэг хариуцлагатай үүрэг хариуцлага урам дээр нэрэд идэх ч юм уу те иймэрхүү байх магадлалтай иймэрхүү байсан байж магадгүй харагдаж байна. Айгүй юм ядарсан л энержи байна. За Eight of Swords нэг юм яахаа мэдгүй, юу хийхээ мэдгүй, тэгэл айгүй их юм бодоод өөрийгөө тэндээ гацаацсан. Тэгэл юм айдас байна, эргэлзээ байна. Уул нь эрхийг бол хүсээд байгаа юм шиг харагдаж байна. Эрхийг хүсээд байгаа ч гэсэн тий яг шийдэж чадахгүй л байгаад байгаа байдалтай. Гэтэ уул нь яг энэ Eight of Swords би бол дандаа хэлдэг те Eight of Swords-ийн энэ хүлээс одоо энэ өөрийгөө хүлцэн байгаа хүлээс нүдний хаалт нэтер бол зөв юусоо тэр хүн өөрөө сонгох төдийд бодох төдийд за одоо зүгээр энэ чи өөрийгөө зоохоо болчихдаг ч юм уу. Тэгэх төдийд л ерөөсө тасрах. Тийм л сул тийм л хэврэг юм уу яа гэдэг. За тэгэл өөрийгөө л хүлчээл ингээл тэр бодолтой стресстэй л ингээл эргэлзээл байгаа тийм хүний нэрэг байдаг. За тэгээд Seven of Swords зургуу за энэ бол жоохон нууц байсан бол тэдгээр нь ил гарнаа. За буруу ойлголтууд байсан бол тэдгээр нь арилнаа. Илүү харилцаанд юу н илүү юм тунгалаг тодорхой болж ирнэ гэж харагдаж байна. Тийм. За тэгээд хамгийн хэцүү нэрэг бол Ten of Cups. За айгуу сайхан ад жаргалтайгаар төгслөө. Энэ нийт уншлага маань тийм. За Ten of Cups бол угаасаа ойлгомжтой. Одоо манайхан бараг бүгдээрээ л мэддэг болж байгаа х тийм. Маш юм сайхан дүүрэн сайхан аз жаргалтай юм дулаахан тухтай одоо юу гэж сайхнаар хэлж болтын тийм сайхан энержитэй карт байдаг. Ялангуяа хосуудын дунд гэр бүлийн дунд гэдэг ч юм тийм аз жаргалтай халуун дулаан юм би нэрийг зонхилно гэсэн ийм утгатай үзүүлдэг. За өөртөө ч юм байхад бол ийм сайхан байдаг байх магадлалтай. За тэгээд магадгүй одоо юу гэдэг энэ хоорондоо жоох учраа олоод асуудлуудаа ярилцаад гэдэг ч юм уу. Эргээд ингэж эрэхтэй, эргээд нийлхтэй ч юм уу. Өмнөх байсан асуудлуудаа бүгдийг нь зэгцлээд шийдээд тэгээд нууж хааж хэлж ярилцаагүй зүйл байдаг бол эсвэл буруу ойлголцсон зүйл байгаа бол тэднэрээ сайхан бүгдийг нь ил гаргаад ингээд ярилцаад өгөх юм болвол харилцааны ийм сайхан happy ending ирэх нэ гэж харагдаж байна. За тэгээ нийтэд дүгнээд ирэх юм бол харах юм бол за буцаад ирэх юм уу гэх юм бол тийм ээ. Тэнд бол маш өндөр магадлал байна. За та хоёрын хооронд одоо тасраагүй ийм энерги холбоо бол байна. За одоо энерги холбоо гэхээр түрүүний миний нэг ихэнд хэлсэн одоо яг юм салалт юм шинээрээ байгаад байна гэдгийгсэн шүү дээ. Ингээл тэр зүйлүүдийг бодол мэдрэл яваад байна гэдэг. За тэр бол ерөөсөө энергийн холбоонд тасраагүй байгааг илэрхийлж байгаа тийм. За тийм энергийн холболтод тасраагүй байх магадлалтай. За тэгээ нөгөө нь зүгээр л юм бодлын төвшөнд л өөрийгөө хязгаарлаад хориод байгаа магтаад харагдаж байна. За тэгээд тийм харилцаа илүү юм гоё тогтвортой, тунгалаг, юм эргэлзээгүй иймэрхүү болох боломж бол байна гэж харагдаж байна. За тэгээд Sun Ten of Cups-ийн холбоо бол тэ айгүй хүчтэй ийм харагдаж байгаа. Тэгээд хуужин байсан асуудлуудаа л бүгдээ сайхан шийдэх хэрэгтэй. Тэгээд харилцаагаа одоо юу гэдэг өнгөрсөнд байсан дүр зураглалаар нь биш арай жоохон шинээр ингээ шинэ хэв маягаар дүр зураглал биш шинэ хэв маяг гэж хэлдэг байгаа шүү. За тэгээд тэр шинэ хэв маягаараа үргэлжлүүлээд аваа явах хэрэгтэй. Ер нь л өнгөрсөнд байсан зүйлүүдийг бүгдээ л тэнд нь орхиод маргааштай шинээр эхлүүлээд ингээ явах нэ гэж харагдаж байна. Ер нь их дайггүй нэг амар өөлөд муулаад хэлчихээр юм ч гэсэн тэнийг гарч ирсэнгүү. Манай ингээ нэг юм за тийм нөгөө Oracle card-ыг тайлбарлаж хэлэх байгаа шүү дээ. За Oracle card нь болохоор this situation is safe. Тэгээ энэ харилцаач юу аюултай биш. Энэ харилцаанд ч аюул байхгүй гэж харагдаад байна. Яг жоохон сэтгэл зүйн хувьд жоохон тогтворгүй, хоёр талдаа жоохон эргэлзээ айдастай одоо иймэрхүү л байгаа дүр зурагтай энэ нөгөө эсрэг одоо ихтэй салын хоёлаа мойлаа гэдэг ингэсэн. За тэгээд нөгөө талаас нь за тэгээд салын
гэлтэгцэн болохоос ш яг бүрэн ингээд амар унтарсан бүрэн дууссан энерги бол алга байна. За тэг хэрвээ та одоо энийг сонсож байгаа хүмүүс маань үгүй бүрэн дууссан гэж бодож байвал энэ групп нь бол таны маань уншлага биш яхны нөгөө хоёр группээс сонгоод сонсох боломжтой шүү гэж зөвлөё. За тэгээд энэ уншлаганд таарад таалагдаад нэмээд цаашаа үргэлжлүүлээд сонсъё гэж бодож байгаа хүн байх юм бол одоо нэмэлт бичлэг авъя гэдэг ч юм тиймэрхүү хүсэлтэй хүн байх юм бол над руу инстаграмаар бичээд ороод ирээрэй. За тэгээд өнөөдрийн хүртэл хийж ирснээрээ нэмэлт бичлэгний оронд та нартай нэмэлт хувийн уншлага хийж өгөх болно. За тэгээд нэмэлт хувийн уншлага нь зөвхөн таны болон нөгөө хүнийх нь энержи дээр яг та хоёрын энержи дээр ингээд суйрлаад зөвхөн та хоёрт зориулаад ингээд уншлага хийж өгдөг. За энэгээр юм давуу талтай гэж бол би боддгоо. За тэгээд нэмээд үргэлжлүүлээд лавлаад сонсоорой гэсэн хүмүүс маань бичээд ороод ирээрэй. За тэгээд хувийн уншлага энэ YouTube-ийн нэмэлт хувийн уншлага нь болохоор энгийн хувийн уншлага нөгөө дурын гурван асуултын хувийн уншлага гэдэг ч юм уу. За тэрнээс бол баг зэргийн хямдхан үнийн дүнтэй хийгддэг. За тэгээд авъя гэж амс маань тэр уншлагаар нь уулзъя. Ингээд болцоо гэж бодож явах юм бол энэ хүртэл сонссон танд маш их баярлалаа. Тэгээ уншлаганд таарсан бат таалагдсан байх гэж найдаж байна. За баярлалаа, баяртай. За 2 дугаар группийнхан маань уншлагадаа тавтамжаарл. За өнөөдрийн сэдэв болохоор за харилцаа холбоогүй байгаа тэр хүнтэйгээ эсвэл одоо салцсан байгаа гэдэг ч юм уу. За тэр хүнтэйгээ эргээд нийлэх боломжтой юу? Тэр хүн эргээд хариу барих уу гэдэг сэдвээр нь уншлага нь бэлэн болсон байна. За тэгээд эхлээд урдуудыг нь хэлээд өгье. За ер нь бол жоохон холимог энержи байгаад байна. За энэ дундаас нь харахад бол за галын ордноос гэх юм бол хонь эсвэл арслан байх боломжтой. За тэгээд агаараас гэх юм бол хумах байх боломжтой гэж харагдаж байна. За усны орд бол нэх байхгүй болов гэж харагдаад байна. За ер нь л тийм хонь арслан хумах гэсэн гурван орд ерөнхийдөө жоохон зөнхөлж байна. За тэгээд эдгээр гурван ордоос нэг бол та, нэг бол нөгөө хүн байх магадлалтай. За тэгээд хэрвээ ордонд харахгүй байвал зүгээр орд заавал таарах албагүй гэдгийг хэлье. За та нарын маань сонгосон Oracle card болохоор Notice everything remarkable about your relationship гэсэн Oracle card байсан байна. За тэгээд орчуулах юм бол за өөрийнхөө энэ харилцаанд дах онцгой одоо юу гэдэг гайхалтай зүйлсүүдийг нь анзаараарай гэсэн утгатай. За одоо юу гэх юм харилцаанд байсан онцгой үнцэнтэй зүйлүүдийг анзаараад ингээд дахин хараарай гэдэг тийм утгатай байхны муу зүйлүүдийн л ингээд бодоод хараад байх биш үү? Ийм сайн сайхан зүйлүүдийн ч гэсэн тий анзаарч хараарай гэж байгаа харагдаж байна. За тэгээд уншлагад нь орё. За Ace of Swords. За ер нь л жоохон ил тод шудраг юм сайхан нүр тулсан гэдэг ч юм уу юм сайхан ярилцлага хэрэгтэй. За одоо юу гэдэг бүрэн ойлголцож чадаагүй үйл ойлголцсон ч юм уу эсвэл энэ тодорхой бус байсан зүйлүүд үйл ойлголцлууд байсан. За тэгээд тэрэн дээрээс ярилцаад яг тэгэхэд юу болсон бэ? Тэр юу байсан бэ гэдэг ч юм уу те. Ингээд ярилцах юм тодруулах энержи бол харагдаж байна. За тэгээд Queen of Wands за магадгүй манай энэ бичлэгийг үзэж байгаа энэ уншлагаас сонсож байгаа хүн маань айгүй юм өөртөө ихтэй юм хүчтэй энержитэй байх магадлалтай. Гэхдээ заримдаа жоох юм сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүй ч юм уу эсвэл жоохон бардаан зантай ч юм уу иймэрхүү характер гарах гадайдаг байх магадлалтай харагдаж байна. Тийм байсан байж магадгүй гэдэг ч юм уу те. За тэгээ Eight of Cups аль нэг нь л төрүүлэл за магадгүй нөгөө талын энержи ч юм уу. За аль нь ч явах магадлалтай. Ер нь л ингэж болий доо тий. За тэгээд сэтгэл дотор болохоор за ер нь л болохгүй юм байна да гэдэг ч юм уу. Иймэрхүү мэдрэмжтэй жоохон ингэж шийдсэн байж магадгүй. Тийм. За тэгээд strength дургу нэм дотоод юм төвчээр жоохон дутцсан, дууссан тий. За emotional control жоохон алдагдсан, сэтгэл хөдлөлөө барихад жоохон хэцүү болсон. Тэгэл хүчээр ингээл барих галах тусам улам л ингээл ер нь болохгүй болол улам хэцүү болоод байсан гэдэг ч юм те. Иймэрхүү байсан байх магадлалтай. За тэгээд star
Гэхдээ яг итгэл найдвар бол байна тий. Одоо бас энержи холбоо ерөөсөө нэг тасраагүй юм шиг иймэрхүү энерги бол байна. За нэг маань нэгдүгээр группийнхтэй жоохон төстэй энержи бол байгаа харагдаа тий. За тэгээд Ten of Cups уруу айгүй юм урам хугарах зүйл болсон байх магадлалтай. Би яг ийм зүйл хүсээгүй штэ. Уул нь би ийм зүйл хүсэж исэн чинь ийм болсонгүй штэ. Яг хүсэж ийснээр болсонгүй гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү зүйл болсон байх магадлалтай гэж харагдаж байна. За тэгээ Four of Wands уруу ийм харилцааны суурин жоохон ганхаад хэлсэн. Яг нэг юм гоё албан ёсны нэг за одоо ингээл хоёлоо хосууд нь бол тодорхой мэдээж ойлгомжтой. Гэхдээ юу гэдэг юм яг нэг юм сайхан яг л энэ тодорхой угаасаа л ингээл бүр нэг тодорхой ингээл угаасаа л хоёлоо суун угаасаа л хоёлоо гэрлэн гэдэг ч юм нэг юм албан ёсны нэг иймэрхүү зүйл бүрэлдэж чадаагүй ч гэх юм уу. Би яг гоо тайлбарлаж хэлэх гээд байгаа сайнаа тайлбарлаж чинь үгүй. Яг ингээд бодоод энийг ингэж яг тайлбарлаж чадчихна уугүй юу гэж аль болох нэг ойлгуулалтаа л ингэж тайлбарлаад байдаг хгүй би тэгэнгүүт л надыг ямар их нуршилтын би ахин дахин хэллээ мэлээ гэдэг хгүй хэцүү. Уул нь бол ойлгуулчихсаа зүгээр ойлгуулчихсаа гихцээдэг байгаа шүү би. За тийм байна. За тэгээ Page of Wands тийм харилцаа холбоо дахиад эхлэх боломжтой. За тэгтээ нэг юм сониучрахсан ч юм уу те эсвэл нэг юм за энэ маань одоо яаж ямар хуу байна те одоо ингээд би хэрвээ бичээд ингээ орвол юу н яахаар вэ гэдэг ч юм нэг юм тандсан ч юм уу тийм маягтайгаар ингээд үйлдэл хийж эхэлж магадгүй те чат мат бичдэг ч юм уу те тэгээд юм жоохон тандалт маягаар ихний үйлдэл болол тэгж орж ирж магадгүй гэж харагдаж байна. За The Emperor ургуу за ер нь л энэ харилцаанд эргэтэй тал нь байх магадaltaй жоохон шийдэмгий биш те яг юм гоё тогтвортой байж чадаагүй нэг юм тэ нэг жоохон юм эготой худлаа эготой гэдэг ч юм уу тиймэрхүү байсан байж магадгүй. Тэгэл ямиг жоохон контролдох гол харилцаагаа жоохон яг өөрийнхөө хүснээр контролдох гэдэг ч юм уу тий. Яг өөрийнхөө хүснээр л байх гал за одоо манай энэ уншлагыг сонсож байгаа хүний маань үзэл бодлыг нэг хайхахгүй яг өөрийнхөө хүснээр байх гэдэг ч юм уу. За иймэрхүү байсан байх магадлалтай. За Seven of Wands хин л ер нь өөрөөсийнхөө дотоод амар амгалангаа ингээд одоо бий болох гээд хичээж байгаа гэж харагдаж байна. Яг одоогийн энержи юм шиг байна тий. Хин л өөрийгөө одоо юу гэдэг жоохон хамгаалсан байр суурьтай ийм байгаа харагдаад байна. За тэгээд бас ийм юм орж ирж байна одоо үгүй миний зөв байсан гингүүт л нөгөөдөл нь үгүй миний зөв байсан гэд ингээд тэгээ хоёр талд яг өөр өөрийнх нь байр суурийг хамгаалаад байгаа гэж харагдаж байна. Жоохон эгоны мөргөлдөөн юм шиг иймэрхүү төр зураг бол харагдаж байна. За тэгээд эргээд холбогдох боломж байхын үед бол байна тий нөгөө хүн маань хөөрхөн нэг юм хөрхөө үйлчлэгээд орж ирэх магадлалтай харагдаад байгаа тий. За тэгэл ахаал одоо ийм л юм гарч ирж байна. Яг л ийм хуучин хэм маягаар явах боломжгүй. Шинэ хэм маягаар л цааш үргэлжлэнэ л гэж харагдаж байна. Тэгээд хэрвээ эргээд ингээд ирээд та нар ингээд бичээл орж ирэхэд та хэрвээ зөвшөөрөө тий эргээд нийлъя гэж бодож байгаа юм бол хамгийн гол нь юусвал ил тод ярилцах хэрэгтэй. За Ace of Swords тэгээ энийг бол айгу хатуу сануулж байгаа. За эгогоо жоохон булаамаар яана тий одоо партан за эго гэхээс илүү юмд жоохон бодтой хандах хэрэгтэй гэж харагдаж байна. За тэгээ нэг харилцааны суурь жоохон докторгүй байгаа шүү дээ. За тэр суурь энержи тэр харилцааны суурь аниг жоохон гоё бат бүх үед болгодог ч юм уу эсвэл бүр шинээр харилцаагаа сайхан эхнээс нь эхлээд ингээд явдаг ч юм уу тий. Эхнээс нь одоо харилцаагаа бариад ингээд хундаанаас нь ахуулаад тэгээд бариад тоосгонод өөрөө гэдэг ч юм уу ингээд сайхан эхнээс нь бариад явах шаардлагатай гэж харагдаж байна. За ийм байна. Бас л нэг тийм бүрэн дуусаагүй дуусах болоогүй гэсэн юм шиг тийм энержи болол илүү зохиолж байна гэж харагдаж байна. За тэгээд ерөнхийдөө уншлага нь энэ хүрээд дуслаа.
Хэрвээ та нарт манай уншлага таалагдаад цаашаа үргэлжлүүлээд уншлага авмаар байна, сонсомоор байна, нэмэлт авмаар байна гэж байгаа хүмүүс байх юм бол та нар маань Instagram-аар бичиж ороод ирээрэй. За бид ингээд энэ хүртэл хийж ирсэнчлэн нэмэлт бичлэгнийхээ оронд нэмэлт хувийн уншлага хийж өгнө. За тэгээд өөрийнх ганцхан таны энержи дээр, за нөгөөнийхээ энержи дээр, тайрын энержи дээр, зөвхөн тайрын энержи дээр гэдэг ч юм уу ингээд тусдан таяртаа зориулж уншлага хийдгээрээ жоохон давуу талтай гэж би боддог. За тэгээд энэ YouTube-ийн нэмэлт хувийн уншлага нь болохоор бусад жирийн хувийн уншлагаас одоо дурын 3 асуултын хувийн уншлага гэдэг ч юм те. Эдгээрээсээ бол хямд үнэтэй байдаг. За тэгээд хэрвээ авахыг хүсэж байгаа юм бол Instagram-аараа тэр уншлагаар нийтүүл явуулъя. Хэрвээ харин болсон ингээд болж байна, сайхан боллоо гэж бодож байх юм бол энэ хүртэл сонссон та нартай маш их баярлалаа. За тийм уншлаганд таарсан ба таалагдсан байх шнэ гэж байна. Баярлалаа. Баяртай. За 3 дахь группийн маань уншлагатай тавтамжаарл. За өнөөдрийн сэдв нь болохоор за харилцаа холбоогүй байгаа эсвэл салцсан байгаа ч юм уу тэр хүнтэйгээ эргэж нийлэх боломжтой юу? Нөгөө хүн эргээд ирэх үү? Холбоо барих уу гэдэг ч юм уу. За тийм сэдвээр уншлага хийхэд бэлэн болсон байна. За тэгээд ордуудыг нь эхлүүлээд үгүй. За хоньны энержи бол байна. За тэгээд үхэр, матар байна. За бас ихрийн орд байх боломжтой харагдаж байна. За тэгээд нэг бол та, нэг бол нөгөө хүнийх нь орд байх боломжтой. За тэгээд хэрвээ ордын таарах бол асуудалгүй, зүгээрээ орд заавал таарах албагүй. Тэ ингээд сонгоод энэ хөдөрт татагдаад сонгоод сонсох хүссэн л ерөөсөө хангалттай. Энд таны мэдээлэл байгаа гэсэн үг ээ. За тэгээд Oracle card-ыг нь эхлээд тайлбарлая. За тэгээд Oracle card-ын дээр нь болохоор we were always meant to meet. It was written in the stars гэдэг хөөрхөн Oracle card байна. За орчуулад магцлаад ингээд орчуулах юм бол бид угаасаа л заавал учрах ёстой байсан юм уу? Тэгээ энэ угаасаа ингээд бүр одод дээр бичигдсэн байсан. Одоогийн хувь заяанаас угаасаа л бид тийхвээс юм аа гэдэг ч юм. Тийм их утгатай байна. Одоо бид хоёрын ингээд уцаарсан юм санамсаргүй зүйл биш ээ те. Хувь тавилангаараа л угаасаа тэгээд бичигдсэн байсан гэсэн тийм уншлага. Тийм карт байсан байна. Айгу хөөрхөн карт байна те. За тэг уншлагад нь орё. За King of Swords уруу нэг юм хүйдэг хүндий ч юм уу нөгөө хүнийхэн талаас тэг нэг юм үйл ойлголцол байна. Тэг нэг юм жоохон хатуу шийдвэр гаргах гэдэг ч юм уу тий. Нэг тийм хүйдэг хүндий юм шийдвэр гаргах гэдэг байх магадлалтай. За тэг тантай харилцахтаа нэг юм хаалттай эсвэл нэг юм шудраг бус байдлууд гаргаад ирсэн байх магадлалтай. Нэг бол та ямар логикгүй юм ярьдсан бэ гэж бодчихсэн ч гэж магадгүй. Танд нэг тэгж бодогдохоор юмнууд хийсэн ч гэж магадгүй тийм. Магадгүй харагдчихээн. За тэгээд яг нэг сэтгэлийн сайхан бүрэн нээлттэй биш байгаад байна гэж харагдчихээн. За The Emperor нэг юм өөрийгөө нөгөө хүн өөрийгөө ингээл айгүй хүчтэй байх хэвээр айгүй юм сайн контролтой байх хэвээр гэдэг ч юм уу тэгэж боддог байж магадгүй эсвэл угаасаа тийм хүн байж магадгүй тийм айгүй хүчрэхэд тийм айгүй юм контролдох дуртай ч юм уу тиймэрхүү байх магадлалтай. За тэгээд нөгөө хүн нэрээд ирэх юм бол ер нь л жоох нөхцөл байдлыг яг өөрийнхөө дураар ингээд удирдах гэдэг байх магадлалтай. Тэгэх гэж оролдож магадгүй. За тэгээд энэ жоохон яг юм хайр сэтгэл гэхээс илүү нэг юм эго жоохон контрол энэ мэдрэгдээд байна. Надад бол ялтчихгүй. За тэгээ Seven of Pentacles тэгтээ хайр бүр байхгүй гэж хэлж байгаа юм шүү дээ. Нэг юм гоё юм зөөлөн романтик энэ гэхээс илүү нэг тийм жоохон юм контрол эго энэ мэдрэгдээд байгаа шүү. За тэгээ Seven of Pentacles зургуу хүлээсээр гад залхацсан юм шиг. Төвчээр нь шахагдж байгаа юм шиг. За тий хүлээгээд ямар ч үр дүн гарахгүй мэн үү гэж байгаа юм шиг ийм энержи байгаад байна. За магадгүй харилцаа нь ингээд нэлээд удаан хугацаанд жоохон зогсонго байдалтай байсан гэж магадгүй эсвэл салаад жоохон утцсан ч юм уу те эсвэл яг юу ч гэсэн л тийм жоохон удаан хугацаа өнгөрсөн байна тий. За тий Page of Swords за ер нь холбоо барих, мессеж бичих одоо юу гэдэг юм тиймэрхүү юмуд бол байна тий. Page of Swords бол тийм энержитэй карт.
За тэгээд өөрөө ч бас жоохон стокинг төр хийгээд байгаа гэж магадгүй тий сториг нь үзээл ингээл хүн амтнаас дам ингээл асууж масуугаад шуум сонсоол ингээд яваад байгаа гэж магадгүй. За ер нь л өөрөө ч сонирхол ингээл ажиллаад байгаа нь бол тэр энержи нь бол одоо хүртэл байна шүү. За Ace of Wands за тийм ээ тий дахиад ингээд оч асах боломжтой тий шинэ эхлэл шинэ боломжууд ийм сайхан карт шүү. За тэгээд гинтл чадчихад ороод ирдэг ч юм уу тий гинтл холбоо бариад ороод ирдэг ч юм уу ийм айгуу гай санаачлахтай үйлдэлүүд хийдэг ч юм уу тий иймэрхүү байх магадaltaй. За Four of Pentacles нэг юм тас зуурсан байсан барьсан зүйлээ ингээд сулж байгаа гэж харагдчихэв. За энийг цааш нь юучээсээ харъя. За Two of Pentacles ургуу байгаад байгаа нэг юм тэнцвэрээ алдагдсан. Тэгээ шийдвэр гаргах гад чадахгүй. За тэгээ тантай холбоотой нэг юм хоёрдмал ийм нөхцөл байдал үүсчихэд байгаа. Яах вэ? Эргээд очих уу? Яах вэ? Хүлээх үү? Эсвэл би өөрөө төрөлөд үйлчлэх үү гэдэг ч юм уу. За Three of Swords мэдээж л ойлгомжтой тий салалт, шарах, гойныг өвдөлт за айл талд нь л байсан. Тэгээ бүрийн итгэж амжаагүй, дэрэг шатанд ороогүй байна гэж харагдаж байна. Юу шархалсан. За King of Pentacles харилцаагаа ч юм уу эсвэл нөгөөх нь өөрөө ч юм ийм тогтвортой байх хүсэлтэй болж байгаа. За тэгээд энэ хүн гэхдээ одоо нэг өөрийнхөө материаллык тал дээрээ жоохон аюулгүй байхыг илүүд үздэг. Аюулгүй байдлаа илүүд үздэг. За тэгээд материаллык ийм тал дээрээ ч гэсэндээ аюулгүй байхыг илүү үздэг, илүүд тавьдаг гэдэг ч юм уу. За иймэрхүү маягтай харагдаж байна. Уул нь бол их сайхан юмыг сайхан уулз нуртай бодоод тунгаахын чадвартай потенциалтай хүн байна. За тэгээд Two of Cups. За энэ бол ийм айгуу гоё soulmate energyтэй карт байдаг гэхгүй юу? Ийм бас ийм харилцаан дээр айгуу гоё ийм хамтрагчд байж чаддаг тий айгуу сайхан гар нийлдэг ийм потенциалтай харилцаа. Тэгээд хин л харилцан таталцсан. Та ганцаараа нөгөө хүнтэй татагдалсан нөгөө нь ганцаараа татагдаад идэг зүйл биш. Харилцан бие биендээ сайхан татагдаад ингэ явж исэн ийм утга учиртай үн цэнтэй харилцааг илэрхийлдэг. За тэгээд Ten of Cups. За дахиад төгсгөлийн үзрээр бол Ten of Cups гэж юм. За манай нэгдүгээр групп тэгж дууссан баа. За тэгээд хамгийн эцсийн энержи болвол Ten of Cups байна тий. Ийм сайхан аз жаргалтай, халуун дулаан тухтай, тэгээд ийм гоё дүүрэн ийм аз жаргалтай ийм карт байна тий. За тэгээд хоёулаа хин шархан дээр ажиллаад энэ өвдөлтөд авч гараад гэдэг ч юм уу ангаалтуудаа хийсний ардаас энэ сайхан аз жаргалтай happy ending хэрнээ гэсэн үг шууд орж ирж байна. За тэгээд за угаасаа энэ энергийн хувьд бол ерөөсөө холбоо тасраагүй. Эргээд холбогдох боломж бол маш өндөр байна. Page of Swords, Ace of Wands тэ энэ бол нэлээд өндөр хувьтай байна. За гэхдээ за Three of Swords байна. За Emperor energy, Two of Pentacles ургуу өндөр байгаад байна шүү дээ. Одоо нөгөө өмнөх шалхтай, за тийм жоохон control, ego, ийм тэнцвэргүй байдал тийм эргэлзээ энэ төр бол жоохон саад болоод байгаа гэж харагдаж байна. Тийм ийм шууд амар happy ending гэхээсээ илүү, аз жаргалтай төгсгөл гэхээсээ илүү одоо нөгөө хийлинг хийх хэрэгтэй, ангаалтуудаа хийх хэрэгтэй. Тэгээд сайхан илэн талангууд тодорхой байх хэрэгтэй. Ер нь өнөөдрийн гурваншлага нэлээд ойролцоо юм гурваншлага болж байна. Тийм өмнөх хоёр группүүдээ сонсох хүсчвэл бас сонсоод үзээрэй гэж зөвлөё. За юм байна. За тийм иймэрхүү юмнууд гарч ирж байна. Магадгүй энэ харилцаа нэг юм soulmate energy байгаад байгаа хгүй. Тэгээд Oracle card нь гэсэндээ тийм утгатай карт байсан. Soulmate-үүд л юм байна л даа манай. За тэгээд өөр дэмжлэх зүйл үү бэ нэ? Харьяа жоохон. Миний ингээ хийцэн амлахад юм 3 дугаар групп айгу богдгоо болчиход идэв. 3 дугаар эхний хоёр дээрээ гайгүй үзсэн. 3 дугаар групп дээрээ амар хурдан яриад дуусцдаг юм шиг.
айгүй юм тодорхой ярил гэлс ингээл хийгээд дуусчихсан тийшнүүдээ. Тэгээ энэ дээр бас яг хэлэх гээд байгаа юм. Тэгээ сунгаад ярих гэхээр мушсан болчих гоод идэг. Жохон сунгаа ярьцгаал яагаад мушаад байгаа юм бэ гэд манайхад бичиж хэлдэг хгүй юу. Тэгээд ингээд дуусчийн холбоо барих магадaltaй гэвэл тийм ээ маш өндөр магадaltaй ийм байгаа харагдчихээн. Бас нэлээд өндөр потенциалтай ийм харилцаа байна. За тэгээд уншлагын энэ хүртэл таалагдаад ихэд нэмэлт авъя гэж бодож байгаа, нэмээд юм сонсъё гэж бодож байгаа хүмүүс ахын бол Instagram-аар маань бичээд ороод ирээрээ. За энэ бол ерөнхий уншлага шүү дээ тий. За тэгээд Instagram-аар маань бичиж орж ирээд би одоо өнөөдөр хүртэл хийж ирсэнчлэн зөвхөн таны энержи дээр гэдэг ч юм уу, яг та хоёрынхоо энержи дээр тусдан та хоёртоо зориулаад нэмэлт бичлэгний оронд нэмэлт хувийн уншлага хийж өгдөг байгаа. За тэгээд тэрийг хийж өгөх болно. За тэгээд тэр хувийн уншлагаар нь юу асууж лавлж мэдбэрэн тэрийг өөртөө та намаас сайхан бясалгаж бодчоод асуултаа болоод тэгээд над руу Instagram-аар бичээд нэмэлт хувийн уншлага авах боломжтой. За тэгээд тэр нэмэлт хувийн уншлага болохоор одоо бусад сэдвээр, энгийн сэдвүүдээр, бусад сэдвүүдээр гэдэг ч юм эсвэл дурын 3 асуултны хувийн уншлага гэдэг ч юм уу тэдгээрээс арай илүү хямдхан байж идэг. За тэгээд нэмэлт хувийн уншлага авъя гэх юм бол та нар маань Instagram-аар бичээд ороод ирээрээ тэр уншлагаар нь уулзцгаая. Ингээд болсон гэж бодож байх юм бол энэ хүртэл сонсон та нартай маш их баярлалаа. Уншлаганд харсан байх, таалагдсан байх шин ядж байна. Баярлалаа. Баяртай.